Ипотекийн зээлийн банк байгуулна. Газар тариалангийн бүс нутгуудад зочир хүүтэрлээ. Нийслэлийн Баян зүрх дүүрэгт морьтой хүмүүс хууль бусаар тарав хагнажээ. Улаанбаатар хотны олон улсын эрдэмтэд тарган дахлыг үүсгэгч Ерсина Пистис гэх янгийн талаар хэлэлцэж байна. Дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэнэ. Брэдад Оросын олон үндэсний 37 хэлээр нэгэн зэрэг ярьлаа. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Ипотекийн зээлийн банк байгуулна. Монгол банкны мөнгөний бодлогын хорооны ээлж турлаар ийхүү мэдээллээ. Энэхүү банк нь бусад арилжааны банкудтай жижиглэнгийн зээлтэй өрсөлдөхгүй, мөн ипотекийн зээл олгохгүй. Харин бусад банкудад хямд их усүр татах үүрэгтэй ажиллана. Төр хувийн хэвшил хамтарсан банк байна. Тодорхойлбол банкуудын өөрийн их усүрээр олгож байгаа зээлийн зүрэг бууруулах чиглэлд ажиллах юм а. 6% хүүтэй зээл эрэлтэд хангаж чадахгүй байна. Харин банкуудын өөрийн их усүрээр олгож байгаа ипотекийн зээлийн хүү дунджаар 18% байна. 18-аас 6 гасгаар 12% болно. Энэ зүрэг бууруулах нь шинээр байгуулах банкны гол үүрэг байна гэв. Газар тариалангийн бүс нутгуудад зочир хүүтэрчээ. Тодорхойлбол энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Булган, Сэлэнг, Орхон, Дархан, Төв, Хинтээ аймаг болон Улаанбаатар хот орч морь хөрсөн дээр хасах 5 градусыг давж зочир хүүтэрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хөрсөн дээр тэгээс 4 градус хүрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Нийслэлийн Баян зүрх дүүрэгт морьтой хүмүүс хууль бусаар тарав гагнсан явдал гарчээ. Тодорхойлбол энэ сарын 10-ны өдөр Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэрт морьтой 2 иргэн хууль бусаар тарав гагнаж байсан зөрчлийг нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Зөрчил гаргасан хүмүүст холбогдох хууль журмын дагуу Баян зүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хилтэст шилжүүлж хууль бусаар агнасан тарвыг зооны зүйн өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Улаанбаатар хотны олон улсын эрдэмтэд тарган дахлыг үүсгэгч Ерсина Пистис гэх янгийн талаар хэлэлцэж байна. Тодорхойлбол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинжилэн гаргасан шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалтад тарган дахал өвчнөөс гадна вирус, нян паразитаар үүсгэгддэг зооноозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Тодорхойлбол коронавирусны дараах цар тахал, тарган дахал байх магадлал өндөр байна. Тиймээс зооноозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх хариу арга хэмжээ авахдаа шинжилгээ ухаанчаар хандаж, шинэ техник, технологи, инновац, шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр 11 улс орны эрдэм шинжилгээ судалгааны 25 бүтээлийг 2 өдрийн турш хэлэлцэх гэж байна. Манай улсын тухайд нийт нутаг дэвсгэрийн 28.3% буюу 17 аймгийн 137 сум тарган дахлын байгалийн голомттой. Өнгөрсөн сард Хөвсгөл аймагт гарсан тарган дахал өвчнөр нэг хүн нас барж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй хүнийг тусгаарлан аймаг орон нутагт хөл хорой тогтоох зэрэг арга хэмжээг авсан юм а. Дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэнэ. Өчигдөр нээлттэй хийсэн улсын их хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар эх оны төсвийг нэн төрөнд хэлсэн бөгөөд эх оны төсөвт ингэж тусгажээ. Эх оны төсвийн төслийн онцлог нь анх удаа ард иргэдийн саналыг авсан бөгөөд 240 мянган иргэн санал хүсэлтээ өгч эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулах, хавд гарсан халамжийг хязгаарлах, татвар, хураамжийн ачаалал, дарамтыг хөнгөлөх зэрэг 3 чиглэлд санал нэгтэйгээ илэрхийлсэн. Тиймээс иргэдийн хүсэл нийгмийн захиалгатай нийцүүлж ажиллана. Ахмад насны тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулна гэдгээ ерөнхий сайд Зандан Шатар мэдэгдээд байна. Брэдад Оросын олон үндэсний 37 хэлээр нэгэн зэрэг ярьлаа. 79 мууж 37 янзын хэл. Анх удаа Брэдууд Оросын ард түмний ийм олон янзын хэлийг сонсчээ. Тодорхойлбол төрлөх хэл уран зохиолын шилдэг багш бүх Оросын уралдаанаар үүнийг сонсох, мэдэх боломж олдсон байна. Тус уралдаанд Оросын олон үндэсний төлөөлөл 300-аад багш оролцжээ. Уралдааны шагналыг Халимаг, Коми, Алтай, Хакас, Татарстан зэрэг бүгд найрамдах улс, Воронеж, Липецк, Туламуж, өөр байгалийн хязгаар бүс нутаг болон Санкт Петербург хотын оролцогчид хүртсэн байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.